Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Им Мандахай нарын 10 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын их хурл дүргэн мэдүүлсэн хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэг асуудлыг байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 9 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хилцлээ. Хууль санаачлагч хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон урт дунд хугацааны хөгжлийн бодлого, хүнсний хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээнд үндэслэн хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын чиглэл, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог оновчтой болгох, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог сайжруулах, эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаатай тижээллэг, эрүүл хүнсний хэрэглээтэй холбогдсон эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагаас нэмэлт зардал гарахгүй байхаар тусгажээ. Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент цэгийн цахим хуудаст байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хилцэх үед улсын их хурлын гишүүн П. Батчимэг хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдвал хуулийн хэрэгжилт хангагдах боломжтой эсэх. Монгол улсад хүнсний аюулгүй байдал хангагдахгүй байх нөхцөл шалтгааныг хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд зохистой дадлын стандартыг нэвтрүүлээгүй байна гэж дүгнсэн нь бодиттой эсэх. Хуулийн төсөлд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалтад туссан эсэх. Улсын их хурлын гишүүн Зэ Мэн сайхан төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцхийг дэмжиж Улаанбаатар хотод нийлүүлж байгаа малын мах малчны гар дээрээс дундын зуучлагчаар дамжин зах худалдааны төвүүдээр борлуулагдаж хүнс үйлдвэрлэл рүү нийлүүлэгдэж байгаад хяналт тавих удирдлагын тогтолцоотой болгож байгаа нь хоол хүнсний үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх эрсдэл үүсгэх хэсэг. Улсын их хурлын гишүүн Б. Уянга хуулийн төсөлд сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний асуудлыг боловсролын яам, хүнсний түүхий бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам, аймаг нийслэлийн удирдлагууд хариуцахаар төсөл тусгасан нь оновчтой эсэх. Салбарын яам дангаараа хариуцах боломжтой эсэх. Хүнсний чиглэлээр ажиллах эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн орчин тодорхой болох эсэх талаар Улсын их хурлын гишүүн А. Ундраа хуулийн төсөл нь хууль хоорондын давхардал хийдэл зөрчлийг арилгаж чадсан эсэх. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн асуудлыг хянах хариуцсан ажиллах хүний нөөцийг төсөвт тусгасан талаар Улсын их хурлын гишүүн Ж. Батчаргал Монгол хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг үндсэн шимт бодисын тухай ойлголт, нормыг шинжлэх асуудлыг цаашид боловсронгуй болгох талаар импортоор оруулж ирж байгаа хүнсний хяналтын асуудал, гарал үүсэл, мөшгөлт, баталгаажуулалтын асуудал туссан эсэх. Улсын их хурлын гишүүн Б. Бэйсэн хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэх талаар засгийн газрын саналыг авсан эсэх талаар асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийг хилцэх үед Улсын их хурлын гишүүн Б. Бат Эрдэнэ хилцүүлгийн шатанд хуулийн төслийг сайжруулах, хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний асуудлыг хариуцах, холбогдох байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, Улсын их хурлын гишүүн С. Ганбаатар хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэгч, хүнс үйлдвэрлэгчдийн саналыг хуулийн төсөлд тусгасан эсэх. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг төрийн захиалгаар хийх, судалгааны ажилд шаардагдах төсвийг төр хариуцах талаар болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүнд тавигдах хяналтыг сайжруулахад анхаарах талаар санал хэлсэн болно. Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хилцхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилцэх хэсэг талаарх байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.